Монгол улс дэлхийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хурдцтай хөгжиж, цахим засаглалыг эрчимтэй дэмжсэний үр дүнд өнөөдөр олон улсын жишгт нийцсэн дэд бүтцтэй болсон билээ. Цахим шилжилттэй зэрэгцэн төрийн их өгөгдөл салбар бүрт хуримтлагдаж, улам боловсруулгүй болж байна. Их өгөгдөл нь төрөл бүрийн их сурвалжаас мэдээлэл цуглуулж, хадгалан боловсруулж, наривчилсан дүн шинжилгээ хийх замаар оновчтой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын их өгөгдлийг бүрдүүлэгч анхны суурь системүүд нь баримт, хур, дан, Монголиа зэрэг мэдээллийн нэгдсэн платформ юм. Эдгээр систем нь төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг цахим хэлбэрээр нэгтгэн боловсруулж, өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих үндэс суурь болж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 185 терабайт хэмжээний өгөгдлийн сан бүрдээд байна. Энэ хэмжээний өгөгдлийг сонирхолтой тоо мэдээллээр дүрсэлбэл 92 тэрбум А4 цаастай тэнцэх бөгөөд Сүхбаатарын талбайг 185 мянган удаа дүүргэж болох хэмжээ юм. Тэр цаасаа дээш үрвэл 9200 км-тэй тэнцэх буюу Эверест уулыг 1040 удаа давхарсан хэмжээтэй болно. Өөрөөр хэлбэл сансарт хүрэхээр хэмжээний их гэсэн үг. Харин жингийн хувьд 460 мянган тонн жинтэй буюу 460 мянган ачааны машинд тээвэрлэгдэх хэмжээ юм. Их өгөгдлийг шийдвэр гаргалтанд ашиглах стратегийн зорилтууд. Өгөгдлийн дүн шинжилгээнд үндэслэн төрийн бодлого, шийдвэрүүд, бодит мэдээлэл тулгуурлан гарч илүү оновчтой, үр ашигтай болох боломжтой. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь төсвийн тодорхой хэсгийн үр ашгийг нэмэгдүүлж, алдагдал буурахад дэмжлэг үзүүлнэ. Иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, нийтийн үйлчлэгийг сайжруулна. Их өгөгдлийн шинжилгээ нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хяналтыг сайжруулж, иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт нь улс орны эдийн засагт хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Төрийн үйлчлэгийг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд шуурхай, хүртээмжтэй үйлчлэгээ хүргэх, зардал бууруулах боломж олгоно. Их өгөгдөл нь эрсдлийг урьдчилан тооцоолж, түргэн шуурхай, хариу арга хэмжээ авах боломж бүрдүүлэн, хямралыг эрсдэл багтаагаар даван туулах нөхцөлийг бүрдүүлнэ. Та их өгөгдөлд суурилсан химэл оюун ухаан ашиглахад бэлэн үү? Салбар бүрийн төрөлдсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулах, боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор BDIS системийг хөгжүүллээ. Сайн байцгаана уу? Намайг Говита гэдэг. Би BDIS системийн химэл оюун ухаан суурилсан дижитал туслах байна. Манай систем нь төрийн нийт 59 байгууллагын 606 мэдээллийн сангийн өгөгдлийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжин ажиллаж байна. Уг системээс нийгмийн бүхий салбарын мэдээллийг бодит цагийн гормоор харах боломжтой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт бүс нутаг дахь өвчлөлийн түвшин, нийслэлийн эмнэлгүүдийн ачааллын байдлыг хянах боломж бүрдсэн бол, боловсролын салбарт сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нийслэл болон орон нутгийн хэмжээнд тооцоолох боломжтой болж, мөн томуу тус төвчнөр өвчлсөн сурагчдын тоо мэдээллийг хянах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн сангийн янаас баримталж байгаа бодлого шийдвэрийн хүрээнд санхүүгийн салбарт инфляцийг бодит цагийн гормоор хянах, импорт экспортын хяналтыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авч, төсвийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх боломжтой болсон бол, хөдөлмөрийн салбарт төрийн албан хаагчдын хүрэлцээ хүртээмжийг тодорхойлох боломж бүрдлээ. Харин тусгай зөвшөөрөл хэсгээс улсын хэмжээнд олгож байгаа тусгай зөвшөөрлийн мэдээллийг нэгтгэн харах, олголтын хугацаа болон шийдвэрлэлтийн явцыг хянах боломжтой боллоо. Системийн цэсүүдээс ийхүү шаардлагатай мэдээллүүдийг харах боломжтой бөгөөд илүү хялбар түргэн шуурхай олж авахудтай ухаалаг туслах Говита-ийг дэмжлэг үзүүлэх болно. Энэ мэтчлэн эдийн засаг мега төслүүд хүн ам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаарх мэдээллүүдийг надаас асуугаарай. Шийдвэр тогтвортой хөгжил BDIS.